За бичиж хэлчих. За ороод ирсэн байна. За өнөр камер өвчлээ. Нэг. За орой минь манайхан төвжрэл дунд эхэлж байна. Тэгээд өнөөдөр зочин маань гарч ихийг хараад ихэнх нь мэдж байгаа хаа. Тэгээд эдийн засгийн шинэ гэрэл олдсож байгаа. Өнөөдөр одоо их хурал дээр нэлээд халуун янз янзын юмнууд болж байна. Бид нар нэг төрөнөөрийнхөө дээрэм тонуулын асуудлаа ярьж байгаа шиг байна. Тэгэхээр энэ дээр нэг юм тодруулаад хэлчихэд учрал ийм мэдгэж байгаа мэдгдлэр бол Монгол улсын ерөнхий сайд хэн нэгэнд давуу боломж үзүүлдэг. Монгол улсын засгийн газар хэн нэгэнд 7 хоногийн боломж олгодог субъект нь биш ээ. Энэ үнэхээр гэмт хэрэг хийж Алтан Батлаг гэмт хэрэг хийцэн гэж байгаа бол энэ хууль хяналтын байгууллагаас шалгагдана. Өнөөдөр Таштава гэдэг нөхрийг тавьж явах шүү. Буцаагаар сунгаж явах шүү. Тэгэд энийг шалгуулах газар нь авилгатай тэмцэх газар болно. Тэгэд сая оюун эрдэнэ ахиж оруулж ирэхдээ нэг л юм хэллээ л тэрний юу гэхээр өөрийнх нь итгэл үнэмшил, амьдралынх нь философик нь бүгдөө ижлэхэн ядуу гуйлах чинь тэнцүү орлоготой байхыг амьдралынх нь философи юм байна. Тэгэхээр Таштава гэдэг хүн энэ ерөнхий сайдынхаа яг хуулийн өмнө тангар өргөчгүй ерөнхий сайдынхаа өмнө тангар өргөчгүй нэг эргэлзээтэй асуудал байгаад байна. Үнэхээр энэ ерөнхий сайдынхаа өмнө тангар өргөцсөн бол өмчтэй байгаа бүх хүмүүс өмчөөд ирэмдүүлнэ. Тэгээ бүгдөө тэнцүү гуйлах чинь амьдрал юм байна. Батулгыг бол шалгахгүй юм байна. Тэрэндээ тохирчих шиг боллоо. Авилгатай тэмцэх газар шалгахгүй энэ дэр би бүр банга шиг хэлчих. Яагаад шалгахгүй юм бэ гэхээр 2019 онд үндэсний аюулгүй байдлын зүйл дээр нь Халтмаагийн Баттулга, Ухнагийн хөрөлсөх одоо ерөнхийлөгч байгаа. Одоо ерөнхийлөгчийн хамгааллын газрын дарга, их хурлын дарга байсан Гомжийн Зандан Шатар 3 банга шиг хэлчих. 2019 онд Таштаваг хууль зөрчижээж авилгатай тэмцэх газрын даргаар томилсон. Миний санаж байгаагаар бол Зандаагийн их хоолтыг харуулж ирсэн хүн гэж ярьдаг. Тэгэд энэ хүн ингэж тавигцаа. Тэр энэ Батулгыг шалгахгүй гэдэгтэй л тохироо хийгээл бусд хүмүүсийн хөрөнгийг дээрэмдэг гэдэгтэй л тохироо хийсэн. Авилгатай тэмцэх газрын даргаар буцаад томилж явах шиг байна. Зүгээр засгийн газар өөрөө ингэж хууль зөрчиж 0.1 гэдэг хүн их нэгэн 7% хоногийн хугацаа зааж байгаа засгийн газар ингэж байгаа нь өөрөө хууль зөрчиж байгаа. Энэ хууль зөрчиж байгаа. Тэгэд бид нэг талдаа гадны хөрөнгө оруулалтуудыг татна гэдэг. Нөгөө талдаа нэг дээрэмчин гаргаж ирээд чи зарсан юм буцаад дээрэмжиж авчир гэж явуулж идэг. Ийм мэдрэл мото улсад хөрөнгө оруулалт орж ирдэг юм аа. Энэ бол бодиттой үнэн. Батулгад 8-ыг хийцэн байна. Тэгээд 7 хоногийн дотор буцаад чи 8-аагаа буцаад дээрэмжсэн мөнгө буцаад дээрэмжиж авчирл гэсэн үг шүү дээ. Буцаад дээрэмжиж төр нуурынхаа ордыг буцаад дээрэмжиж авчирл гэсэн үг шүү дээ. Энэ хүн ихлээд хэрэг хийцэн бол энийгээ тогтоогоод энийгээ шалгаач. Хариуцлага хүлээж яланд нь явуулаач. Тэгж байж эн чинь өөрөө дараа нь чи асуудал эн чинь өөрөө эрх зүйн үндэс нь бий болж цааш явах гэсэн ш. Зүгээр ингээл буцаад дээрэмжиж авчир гэдэг ийм дээрэмчин сэтгхүүтэй ийм улсад чинь хэн хөрөнгө оруулалт хийх юм бэ? Гадны хөрөнгө оруулалтыг дээрэмжиж авах юм. Дээрэмжиж аваад ах юм бол хэн хөрөнгө оруулалт хийх юм. Энийг хүмүүс ихлүүлсэн ойлгосоо гэж үзэж байна. Тэгээд өнөөдөр шинэ гэрэл маань надад сууж байгаа. Энэ хүн амын орлогын албан татварыг 1% болгох асар богино хугацаанд 100 мянга олчлуулалт гар үсэг. Тэгээд энэ хуульчлагдаж яваад их хурал дээр дэмжигдэх бол юу гэж бодож байна? Шинэ гэрлээ. За ямар ч хэлсэн тэгээд манай юу зочин маань орсон байгаа. Тэгээд орой мэндэн тэгээд эхлэх ёстой марчжээ. Дандаа мартчихжээ. Өмнө нь сууцлахаа. За орой мэнд. Тэ. Ер нь бол хойшлогдох бол чи юу гэж харж байна? Яг одоо нөгөө татврын багц хууль энэ хавар угаасаа батлагдана. Ямар нэгэн шинжилэл өөрчлөлт орно гэж байгаа. Тэгээ энэ хүрээнд бол 3 хууль явна шүү дээ. Яг нэг татврын хөв хэмжээн дээр. Нэгдүгээрт бол хувь хүний орлогын албан татврын тухай хууль. Хоёрдугаарт бол ньютийн хууль. Гуравдугаарт аж ахуйн нэгжийн орлогын албан татврын тухай хууль. Тэгээд
яг нөгөө төсөв яаж тэлсэн гэдээ бид нар бодглоор ч бараг л одоо 3 жилийн өмнөхөөс 2 дахин нэмэгдчихэд байгаа шүү дээ. Тийм. Тэгээ энэ орон зайнуудаа харах юм бол бид нар бол нэг энэ хувийн орлогын албан татвар дээр нэг 2.56 орчим их нийт төгрөгийг бол энэ том нүсэр төрийн бүтцээ багасгах хэлбэрээр бол хэмнээд тэр мөнгөө бол иргэдээ өгч болно шүү дээ. Үлдээчих. Тэгээ одоо манад нэг төрд нэг юм нэг тийм сонио ойлголт яваа байгаад байгаа байхгүй юу? Энэ төрлүүл мөнгө очих ёстой гэдэг нэг тийм ойлголт татвараар тий. Одоо 20 хэдэн төрлийн татвар харамж байна шүү дээ. Тэгээд нэг иргэн нэг жахан ахиухан мөнгө олох юм бол бараг л тэр муу хүн болчих гээд байгаа байхгүй юу? Уг нь бол иргэн л өмчтэй орлоготой хөрөнгөтэй мөнгөтэй болж ижил тэр улс хөгж штэ. Иргэн чи өмчтэй орлоготой хөрөнгөтэй болчих юм бол тэр чи эрүүл мэндэд боловсролдоо гэр бүлдээ илүү анхаардаг л байхгүй юу? Улс орныхаа хөгжилч анхаарна. Тэгэхээр одоо нэг тийм бүр ойлголттой ч гэсэн зэгцлэмээр байгаа байхгүй юу? Тэгэхгүй бол энэ аягүй их орлого олдог хүн байна. Эндээс их татвар авъя тий. Өөрлөгөө буцааж авчираад адилхан болгоо хийчихье гэл. Дайраад тийм л бодлоор хуучинсаг бодлороо дайраад байвал энэ улс чинь хөгжихгүй шүү дээ. За яг тийм л ойлголттой байгаа. Би бол бас нэлээ явах байх гэж хараад байгаа шүү дээ. Тийм. Иргэд маань аягүй хурдан 100 мянга болгочлоо. Гэхдээ энэ чинь урд нэг нөтийн татварыг хэдөө болгоо илээд тэгж оруулаад 100 мянга болгоод залгицсан шүү дээ тэр. Би бодлоо бас явсан. Нийгмийн даатгалаар нэг 100 мянга байсан. Тийм, нийгмийн даатгал. 50 буруу. Тэгээд тэр болохоор тухайн үед асуусан байхгүй юу? Дараа нь их хурлын хамгийн газраас энэ яагаад хилцэхгүй байгаа юм бэ гэсэн чинь наа чи хугацаанд багтаж 100 мянга хүрээгүй маа. Хугацаа 30 хоногийн хугацаа өнгөрсний дараа 100 мянга хүрсэн гэж хэлсэн байхгүй юу? Тайлбар. Одоо тэрийг сайн мэдэхгүй тий. Тухайн үед бол тэгж тайлбар хэлсэн. Дараа нь сонгуулийн үеэр нэг газрын 100 жил мэл гэдэг бөө юм болсон шүү дээ. За тэр чинь сонгуулийн юм болсон юм л да. Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг за тэрийг нэг хилцсэн байж магадгүй юм шиг байлээ. Гэхдээ яг тэрийг нөгөө гол чиржсэн хүний иргэн биш их том дарга байсан шүү дээ. Тийм учраас яг нэг хилцсэн болсон байх. Тийм. Тэгээд энэ удаагийнх бол маш богино хугацаанд үндсэндээ бол 7 хоногийн дотор 100 мянга хүрсэн шүү дээ. Тэгсэн. Тийм учраас их хурл бол яг бас шуурхаа хилэлцээ гээд төсвийн байнгын оронд өнөөдөр шилжүүллээ. За нөгөө талаасаа болохоор яг энэ татвар нийгмийн даатгалын дарамтын асуудлыг бол одоо улс орондоо ярьж байгаа шүү дээ. Их хурлаарч бас 2-3 ажлын хэсэг байгуулагдсан байгаа юм байна лээ. Сангийн яам бас нэг 11,000 орчим иргэдтэй уулзаж энэ 3 хуулийнхаа одоо төслийг боловсруулах тэр санал судалгааг авсан гэж ярьж байгаа. Би ч бас хаан уул дүрэгт нэг уулзалтанд нь очиж исэн. Тийм юутай байгаа. Гүн чи юм байгаад байна л да. Монгол Улсын ерөнхий сайдын өөрийнх нь амьдралын философи гэдэг шүү дээ. Орлогын тэгш бус байдлыг бий болгож болохгүй. Бүгдөө тэгшгэн гуйлах юм байх хэрэгтэй гэдэг. Ийм философитой засгийн газар дотор энэ явах болов гэж асуугаад байхгүй. Өөг яг хөө тэгээд тэр хүн зүгээр яг ямар ч өнцгөөс ярьсан юм тий. Одоо тэрийг би сайн мэдэхгүй байна. Гэхдээ бол иргэдээ орлоготой өмчтэй болгоё. Ялангуяа дундаж давхаргаа айгу бас нэг тийм бярта болгоё гэд нэг дуурдаг айгу олон хүн байгаа шүү дээ. Тэгээд бас тэн дотор байгаа байлгүй дээ. Яг хоо тэр саяны таны хэлснийг бол бас яхаа арай өөр утгаар хэлсэн байлгүй. Одоо тэр нөгөө нэг 30 гэрүүлвэл гэдэг хий үзэгдэл яриад байдаг. Хүрээндээ ярьсан байх гэж бодоод байгаа шүү дээ. Энэ нэг сая л авилгын тэмдэг газрын даргаыг тавихтаа дөөрөл тэглээ шүү дээ. За яхаа. Тэгээд тэр нөгөө авилгалтаа тэмцэж байгаа хүрээндээ хэлсэн юм байлгүй нөгөө. Тэгш бус орлоготой байна гэхэр чи одоо бид гуравчин гуруулаа тэгш бус орлоготой 3 хүн сууж байгаа. Гуруулаа тэгшинд болцтой болчиход байгаа юм да. Энэ хөөний орлогын албан татвар 1% болгочоор энэ нөгөө нэг бусад татвар одоо жишээ нь үгтэй ажил хийхгүй байгаа, ажилгүй гэж хэлээгүй шүү. Би ажил хийхгүй байгаа. Тэр хүмүүс уурлаад байх юм шүү дээ. Чи нөгөө цалин дээрээс тодорхойлох юм орлогын албан тооцох нь үстэй. Яг нөгөө 5-6 орлого байгаа юм. За нэгдүгээр хамгийн том бүрдэл хэсэг нь бол ерөөсөө энэ цалин байгаа шүү дээ. Цалин болон одоо хөдөлмөр эрхлэлтэй холбоотой орлого. За хоёр дахь нь бол иргэний үйл ажиллагааны орлого гэж байгаа юм. Хүн чинь одоо чинь энэ цаг үед бас ганцхан цалингаар амьдрна гэж байхгүй шүү дээ. Хажуугаар нь нэг
зөвлөх үйлчлэгээ үзүүлдэг ч юм уу, нэг өөр газар нэг багшилдаг ч юм уу тий сургалтын төвд. За магадгүй цахимаар онлайнаар бас нэг жоохон бараа таваар авчираад зардаг ч юм уу. Гэх мэт энэ бусад үйл ажиллагаа, бизнесийн үйл ажиллагаанаас орсон орлого гэж нэг орлого байгаа. За хувьцаа, бонд, за банкны хадгаламжийн хүүгийн орлого гэдэг нэг иймэрхүү энэ хөрөнгөний орлого гэдэг нэг байгаа. За хөрөнгө борлуулсны орлого гэж байгаа. Гэхдээ энэ нь бас л энэ хувьцаа, бонд тий. Эднийх нь ногдлаа шиг биш, эднийхээ нөгөө үнийн өсөлтөөс олсон орлого. За тэгээ бас бусад орлого дотор нөгөө бай шагнал, уралдаан тэмцээний төрүүлээд юм уу тий. Олсон орлого, суглаад олсон орлого ч гэдэг юм иймэрхүү орлогууд байгаа юм. Тэгээ яг энэ нөгөө цалингаас бусад орлого нь бол харьцангуй манайд их бага юм байлээ. Бага мөртлөө бүгдээрээ 10%, зарим нь бүр 20-40% ч юм одоо ийм татвартай. Ийм байгаа. Тэгээд ер нь тэр иргэн хүнд гардаар нэрж байгаа орлогуудаар л одоо орлогуудаас л 1% авъя гэдэг байгаа байхгүй. Гэтэ яг тэр бизнесийн үйл ажиллагаа бол яг нөгөө ашгаасаа өгдөг. Одоо иргэн ашгаасаа өгдөг ийм татвар байгаа. Тэгээд эднийг бүгдийг 1% болгоё. Энэ дотроо бол хавдвар өндөө бараг 80-90% нь ганцхан цалингийн орлогод эзэлт юм байлээ. Тэгэхээр харин нөгөө нэг ажлын хэсэг маань дургуутаад ах юм шүү дээ. Гүг тэр чинь ямар ч гэр бүлд ажилтаа орлоготой хүн байж байгаа шүү дээ. Тэр утгаараа тэр чинь бол одоо тэр өрхөд л илүү мөнгө үлддэг тийм. Жишээлбэл одоо 2 сая төгрөгийн цалинтай 2 гэр бүлийн 2 хүн байлээ гэж бодсон шүү дээ. Тийм сарын. Тэгвэл одоо тэд нар чинь 400 мянган төгрөгийн татвар тэр гэр бүл өгчөөд байна шүү дээ. Тэгэнгүүт одоо 1% болгочих юм бол 360 мянган төгрөг нь тэр гэр бүлдээ үлдэх байхгүй юу. Тэгэхээр чинь тэр 360 мянган төгрөг хүүхдээ бас нэг айтайхан сургалтын төвүүд бас мэнгэлтээр явуулчих шүү дээ. Айтайхан хоолоо авах ч юм уу одоо. Тэгээ энэ нэг юм ахаад л явж байгаа байхгүй юу. Нөө нэг чи тэр сангийн сайд жавхлангийн яриан дээрээс анзаараа байлгүй дээ. Энэ улс байгаа юм чинь, төр байгаа юм чинь татвар байж л таараа гэж. Татвар байж төр оршдог гэл нэг юм гоё үг хэлээд байгаа л да. Тэгээд нөгөө нэг татвар төлөхгүй бол болохгүй юм шүү л гэх юм гарч ирдэг байхгүй. Гөө энэ чинь бид нар одоо ингээд бүх юмнасаа татвар төлж байгаа шүү дээ. Тэгээд хүүхэн дээр аваад үзье. За. Машинтаа бол машин дээр 3-4 төрлийн татвар төлж байна. Машинаасаа. За буутаа бол бууны татвар төлж байгаа. Тий. За тэгээд нөөт төлж байгаа. Жижиг аж ахуйн нэгжтэй бол аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлж байгаа. Жохон газартаа бол газрын татвар төлж байгаа. Үйл хөдлөлтөд бол үйл хөдлөлийн татвар төлж байгаа гэл ингээл татвар харамжууд нийслэлд амьдарч байгаа бол нийслэлийн татвар төлнө тий 2% хэрэглийн дээрээсээ. Ингээд чи бид нар ерөөс бүх төрлөөр бид нар татвар төлөөд байгаа байхгүй юу? Тэгвэл хувийн орлогын албан татвар чинь тэр нөгөө төсөв энтер чи ямар хуу жин эзэлдийн гэдгийг аваад үзэхлээр чи заах 1% болгох чи маш өөдрөгөр тий 100 мянган иргэний хүсэлт биелээд одоо 1%-аар баталчих гэхэд 2026 оны төсөв батлахдаа нэг 2.1 одоо энэ жилийн төсвийг шүү дээ. Одоо 33.5 их найдыг бол нэг 2.5 орчим их найд төгрөгөөр л багасгаж батлах одоо тийм хэрэгцээ үүсэх байхгүй юу. За нөгөө талдаа бол нөгөө нүүрсээ хангалттай зараад, зэсийн хангалттай зараад, зэсийн үнэн нь унахгүй эргээд нүүрсний үнэн өсөх юм бол энэ 2.5 тэрбумын зөрүү бол 2.5 их найдын зөрүү бол асуудалгүй тэр бусад орлогоосоо бүрдчих байхгүй бусад татвараасаа. Тэгэхээр иргэнээс авч байгаа татвараа л айлуулах багасхыг. Бүх татварыг зэрэг бууруулах бол хэцүү шүү дээ. Тэгэхээр одоо бол тэр 33.5 их найд төгрөгийг чинь бол үнэхээр замбраагүй зарцуулж байгаа шүү дээ. Ямар том бүтцийг санхүүжүүлж байгаа вэ тийм ээ? Энэ бүтцээс чи бид нар хасах юм зөндөө биш шүү дээ. Хасыг бол одоо 20 хэдэн сайт хэрэггүй шүү дээ. 13 сайттай л болно шүү дээ. 9 сайттай болоо. Тэгээ 9 сайттай болъё. Тэр аймгийн төвд ойрхон байгаа сумуудыг аймгийн төвийн сумтаа нэгтгэе. Тэндээс зөндөө одоо юу гарна тийм ээ? Улаанбаатар хот чинь цахим боллоо гэж байгаа мөртлөө хэдэн хороотой юм бэ? 300 юм шүү. 200-д хороотой юм уу тий? Энэ хороог орон сууцны том хороо л байвал тийм нэг л хороотой болоо л да. Яагаад 2 3 4 хороо байгаад байгаа юм тийм ээ? Айлуулах загимжуулъя л да. Тэг энэ болгоноос чинь бид нар
та санаж байгаа шүү дээ. Чи бах. 15 6 жилийн өмнө аймгийн төвд очиход чинь аймгийн төвийн бүх төрийн байгууллага нэг 3 4 баашинд л байдаг гэсэн шүү дээ. Одоо баг 20 байгаа ах шүү. Бүгдээр 3-аас 4 давхар шин. Тэгээ энэний урсгал зардвал энэний ашиглалтын зардал гэж өөр тэр татвар төлөгчдийн мөнгийг зүгээр ямар ч ашиг үйлдвэрлэдэггүй хөгжилт саад болсон зүйл рүү цутгаж байгаа шүү дээ. Энэ дээр бид нар үнэхээр тэр нөгөө нэг одоо бууруулах татвар төлөгчдийн мөнгийг яг хэрэгтэй зүйлд нь зарцуулах энэ хэрэггүй олон төрийн үйлчлэгээ байгууллагуудыг татан болгохтаар бол одоо үнэхээр эрс өөрчлөлт хийхгүй бол энэ улс чинь цаашаа явахгүй болчихсон шүү дээ. Төр өөрөө ажил олгогч болоод болохоор ч гэдэг юм л да. Тэгээ оролцохгүй юм алга шүү дээ одоо. Таны хүүхдийн шүдийг угааж игнэ. Гэхдээ сая би ирж явжсэн нэг сонь манай нэг найз явж энэ хоёул баалаас зогсож ирсэн чинь энэ дэлгүүрд одоо нэг өөрийнхөө дэлгүүрд намайг хийгээд зогсож худалдагч байгаа шүү дээ. Эсвэл төрөслөө юу хөслөө ч юм уу. Тэгсэн чинь худалдагчийн өмнөх ахуулах сургалтанд суулгаж байгаа гэж явж байгаа юм чи одоо. Завгүй илгүүдээ гэсгүй. Тийм харин манайх ингээ худалдагчийн өмнөхөнд орлох ч сургалтанд сууж байгаа гэдэг. Улсаараа ийм галзуу ингээд тэр хүн 4 аргын тоо боддог л ахт болоо тэр худалдагчийн өмнөлттэй байж заавч ажил хийлгэхээр боллоо ч гэх ингээд өөрөө нөө бизнесүүд ингээд дарамтлаад эхэллээ л дээ. Тий. Одоо 33.5 их найт төгрөг шүү дээ. Энэ жилийн нөгөө төсвийн орлого 2025 оны. Энийн чинь баг 96 орчим хувь нь энэ олон төрлийн татвараас бүрдэж байгаа байхгүй юу? Тэгэхээр яг ингээд төсвийн задрагаал руу ороод үзэхлээр тэр чинь бүр яг үр дүн нь үнэхээр тодорхойгүй юм те. Тэгээд энэ том бүтцэд ингээд тараагаад зарцуулахлаар эн чинь бүр юм одоо үнэхээр бас яг ингээд төсвөдөр нэг 2 сар ингээд шинжилгээ хийгээ суух юм бол одоо баг харамсах цаашаа юм болчиход байгаа байхгүй юу? Тэгэхээр татвар төлөгч нар энэ иргэд үнэхээр хангалттай татвар төлдөг юм байна. Монгол улсад энэ төрд. Тэрийг бол үнэхээр аимшигтэй зарцуулд юм байна. Үрлэгэн, үр ашиггүй. Ямар ч хэрэггүй. Тийм учраас энэ дээр бол би бол бараг л 5-аас 10 их найдыг татвар буулгах бараг тийм орон зай байна. Хэрвээ энэ төрийн бүтцэл одоо бид нар одоо нэг Аргентин шиг гэдэг шиг тий. Одоо ингэ цомхон болгож оролцоог нь багасгах чадвал. Тэгэхээр одоо бол яг энэ их хурлын энэ одоо энэ 28 он хүртэлх хугацаанд бол худлаа байх. Тэгж ихээр багасгах нь. Гэхдээ ямар ч байсан энийг нэг 30 их найдад бариулаад тэр орлого зарлага аваа явдаг. Илүү гарсан орлогоо тэр нөгөө нэг чихэр долоолгоод байдаг сандаа хөрөнгөлүүлээд тэгээ тэр нь ирээдүйд бас нэг ковид ч юм уу тий улс оронд хүндрэлтэй юм гарвал хэрэгэлдэг түүнээс биш дуртай үедээ хүмүүст ингээд баас болгоод тараачдаг халамж биш ийм л зүйл рүү ямаар байгаа байхгүй. Энэ юу сая бас тэр ягаа ойлгуудаа сонсоо ойлгуудаа чи тэр юг 400 бүтээмжийн менежер, хяналтын менежер 400 хүн томилно гэж штэ. Тэгээд эн чинь төсөв дарамт болох юм чинь жавхлаа асуудал байхгүй. Энэ бол зохицуулчин гэдэг энэ ийм мэрчдэг байхгүй. Тэр 400 хүний цалингийн мөнгийг аль хэдийн аваа хадгалсан байна гэсэн үг үү? Энд ч одоо яг энэ нөгөө нэг төрийн өмчийн компаниуд нь төсөвд орохгүй штэ. Тэгээд тэрний яаж тэр мөнгө нь хаанаас авах вэ? Төрийн өмчийн компани чи өөрөө орлого зарлагтай штэ. За. Тэр орлого зарлагаас алдагдaltaй гэдэг үгтэй. Тэндээсээ л зохицуулах бах. Тэгээ алдагдaltaй байсан ч тэгэл. Эргээд энэ чинь улсын төсвүүдээр суугаагүй зардал байхгүй юу энэ? Тий. Алдагдал үүсээ явна. За дараа нь тэр алдагдлаа одоо дараа жил яаж шийдэх нь бол тэдний асуудал байхгүй. Тийм учраас наад бол ч санаа зовхгүй байгаа л гэсэн. Татвар дээр л эргээд дарамт болж ирнэ үстэ. Төсөв дээр. Тийм дараа жил. Тийм төсөв дээр. Энэ жилдээ бол аргалчих байх. Ингээд нэг 400 хүн ажилд авахар болж байгаа юм байна. Бүтээмжийн энэ бүтээмжийн менежер чинь захиралчийн бүтээмж хийх хичээл тэнцээ суугаад байдаг юм уу? Эсвэл яах гэдэг юм бэ? Аж ахуйн нэгжүүдийн захиралч. За тэрийг сайн мэдэхгүй. Уулнууд би ойлгохдоо тэгж ойлгоод байгаа шүү дээ. Гэхдээ одоо энэ сүүлд манай нэг дарга хэлсэн байсан шүү дээ. Төрийн эмчийн компаниудын шүүсийг шахал гэсэн шүү дээ. Нэг бүтээмжийн менежер очоод нэг хяналтын менежер очиж байгаа шүүсийн шахангууд энэ 120 хэдэн төрийн эмчийн компани бүгд ашигтай ажиллах гэсэн шүү дээ. Одоо
харъя да. Одоо нэгэнт томилогдоод эхнээсээ ажилдаа орсон юм байлээ. Тэгэхээр одоо төв тийм ээ. Ирэх намрал одоо нөгөө 25 оны гүйцэтгэл харах гарахад тэр хідэн компани ашигтай ажиллаж юу, хідэн алдагдaltaй ажиллаж юу гэдгийг харъя да тийм ээ. Одоо нэг ингэн их л гайгүй хүмүүс очиж байгаа гэж бодож байгаа шүү дээ. Компани бүтээмж сайжруулах гэж байгаа очиж байгаа хүн гэдэг чинь бол нэлээд гайгүй тийм бизнесийн, маркетинг, менежмент, санхүүгийн тий аль нэг чиглэлээр илүү сайн ажилтсан туршлагатай бас нэлээд гайгүй менежерүүд очиж байгаа гэж бодож байгаа шүү дээ. Тэгээ одоо харъя да. За тэгээ нэг хөө рүүгээ орох уу? Тий яг нэг хөө рүүгээ ярьчихлаа л да. Ягаад энийг ингэж ярих гэдэг юм хэрэг энэ татварын асуудлыг чинь ойлгохын тулд энэ бүх зүйл чинь энэ ингээд чи болохоор нэг талдаа ингээд төсөв данхахаар ингээд татвар айгүй ингээд мөнгөөр ашиггүй зарцуулаад байна гэдэг ах юм. Нөгөө талдаа энэ 400 бүтээмжийн менежер энэ хяналтын менежер тавьчихаар энэ 1% болгочхоор зөвхөн амаа орлогын албанд 1% болгочхоор чи эдрийг яаж цалинжуулах юм бэ? Би бас эдрийг цалинтай ойлгох гэж санаа зовоод шүү дээ тэр хүмүүсийг чи. Тэд нар чи нөгөө төрийн өмчийн компаниас сангуулчих юм байна. Тэр чинь алдагдлаа яаж тооцсон бэ гэдэг тахгүй юу? Алдагдал нөгөө тэгээд дараа нь тэрийг төсөвтөр тавихгүй юм алдагдлаа. Тухайн тэр нь энэ жилийн алдагдал дараа жилийн төсөвдөр очих байх. Тэгэхээр энэ надад чи энэ жилдээ болчихно гэж байгаа байхгүй. Тэгэхээр одоо тэгээд надад ч угаасаа тавих юм шиг байлээ. Тэгээд тавьчихсан чи одоо тэгээд яах вэ? Энэ одоо буцааж чадахгүй юм чи. Аж ахуйн нэгжүүд бол буцаах хэрэгтэй юм аа. Аж ахуйн нэгжүүд ингээд юмныхоо нэмэлтээгээд иргэд уурлаад байна шүү дээ. Энэ яагаад юмныхоо нэмэгддэг юм бэ? Одоо жишээ нь талах малах ч гэх юм уу, энэ дэлгүүрүүч гэх юм уу. Эсвэл бараа бүтээгдэхүүн зарж байгаа хүмүүс ч гэх юм уу. Юмныхоо нэмэгдсэн байна гэдэг юм. Нэмэгдсэн байна. Тийм энэ өөртөө сайн дураараа ингээд дэлгүүрийн худалдагч нар илүү их ашиглах гээд юмныхоо нэмэгддэг гэдэг юм уу. Өөр шалтгаан малтгаан байгаад гэдэг юм уу. Яг нөгөө дэлгүүр чинь цаанаасаа барааны үн өсөд шүү дээ. Тэг яагаад цаадсан барааныхоо үн өсгöd байгаа юм. Сая нөгөө цахилгаан тогны үнгийг нэмчлээ. Дээр нь валютын ханш төгрөг маань одоо сулраад байна шүү дээ. Долларын ханш өсөд байна. За тэгээд энэ эдрийг чинь дагаад нөгөө тээврийн зардал, татвар авах зардал бүх юм өсөд байна. Дээр нь татварын дарамт чинь нэмэгдээд байна шүү дээ. Ингээд нөгөө бүгдээрээ л энэ төрийн оролцооноос үүдээд л юмны үн нэмэгдээд байна л дээ. Түнс шүү дээ. Дэлгүүрийн эзэн хөдөлгөгч хоёр сайндаа ч нэмэхгүй байна шүү дээ. Энэ хамгийн муу арга нь үн нэмэх шүү дээ. Одоо бүр ингээд байж чадхаа болоод цаашаа тэр хэвийн ажиллахад хэцүү болоод шүү дээ. Тийм учраас л үнэ нэмж байгаа байхгүй. Түүнээс биш одоо хэвийн байсан бол үн буурна шүү дээ. Тэгээ яг энэ үн нэмэгдээд байгаагийн ганц шалтгаан ч одоо нөгөө манай данхар том нүсэр төрийн оролцоо, төрийн дарамт, татварын дарамт шүү дээ. Татвар нийгмийн даатгалын дарамт. Энэ бүх дарамт чи эргээд үнийн өсөлтөөр л илэрдэг байхгүй юу? Үн өсөх шалтгаан нь энэ цахилгаан долооны үн өслөө, долларын ханш өслөө тийм ээ. Тэгээд Америкт долларын ханшийг чангалаад байна уу? Эдрийг дагаад бүх юм явчих жоох. Ямар юм аа та. Америкт барааныхаа хорлоо. Одоо нөгөө бид нар одоо гаднаас бараа авч зардаг улсуудаар бол ингээд зарим бараа бүтээгдэхүүн баг 10 жилийн өмнөх хүнээрээ аваад байгаа байхгүй юу? Одоо урдаас, Солонгосоос ч юм уу доллараар ингээд үнийн тооцохлоор яг 10 жилийн өмнөх хүнээрээ аваад байгаа байхгүй юу? Монгол төгрөгөөр яахлаар чи баг 2-3 дахь өсөж байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр эн чинь нэг юмнаас болоод өсөд нь шүү дээ тэр Монгол төгрөгөөр илэрхийлсэн юм чинь. Тэгэхээр ч одоо тэгэл манай нөгөө социалист эдийн засгийн бүтцэн маань хэвээрээ байна л гэсэн үг шүү дээ. Хувийн орлогын албан татврын яагаад энэтэй ингэж холбосон байгаа юм бэ гэхээр энэ хувийн орлогын албан татвар ингээд хөнгөлөлтөө за 1% болчихлоо. Аз болж монголчууд бидний тэгээд хүүхдтэй нэг 300 тэрний яг энэ 360 мянган төгрөөр юм авч өгөх боломжтой болчихлоо гэж бодож ирлээ. Нөгөө долларын чинь ханш нь өсчихөр энэ хүн амын орлогын албан татвар ингээд буураад долларын ханш нь өсчих юм бол энэ хоёрыг зохицуулах юм зам байдаг юм уу? Энэ тэгээд хэр өгөөчтэй байх юм. Одоо бол дараа нь та нар 1% болгохгүй хүн амын орлогын татвар 1% болгохгүй болгоцсон чинь доллар ч өсчихлөө шүү дээ. Та нар өөрсдөө өсөө үздэг гэдэг юм шүү дээ. Юу гэж тийх үү? Долларын ханш өсөх чинь бас айгүй олон шалтгаанаас болж өсөд байгаа шүү дээ манай. За. Тий. Энэ төрийн оролцоо, энэ төсвийн тэлэлт тий. Энэ төсвийн үр ашиггүй байдал, ялангуяа энэ
төрийн эдийн засгт хит их оролцоо төрийн бизнесээс л болж өсөж байгаа шүү дээ. Авилга хулгаагаас л болж. Тэрнийхөө болохоор долларын ханш өсчлөөгөө дараа нь гүжирдэхгүй зүйдэрчээс яах юм бэ шүү дээ. Гүжирдээ янз янзын юм дээр аваачаад та нар өөрсдөө буруутаа шүү гэж нөө иргэдээгээ ингээд буруутан болгоол байхаар чинь ингээд янз янзын юм бодохоор дөрөөсөө тийм байгалах юм шүү дээ. Тэр нь гайгуух уу? Тэрвэл гайгуул гэж бодчих шүү дээ. Яг одоо би нэг нийт хуулиудаа нэг яриадах юм. За. Одоо сангийн яамны нэг төсөл явж байгаа юм. За. Сангийн яамны төсөл дээр болохоор хүн амын энэ хөвгний орлогын албан татврын нөгөө цалингийн 10, 15, 20% гэдэг гурван шатлал хിവэрээ. Одоо яг ахиухан цалин авахлаар их татвар төлнө гэсэн үг шүү дээ. Тийм. Яагаад ингэж идэгий? Тийм болгоцсон шүү дээ. Угаасаа тийм болгоо хийчихсэн. Яагаад тийм 19 онд л 19 онд илүү 21 онд ч илүү. Яагаад тийм байгаад идэгий харин? Яг нөгөө л данхар төрөөл тижэхгээл иргэдэд дарамтлаж байгаа шүү дээ. Өөр явах. За тэгээд ерөөсөө сард нэг 80,000 төгрөгийг хөнгөлт үзүүлнэ. Татврын хөнгөлт. Тэр татвар төлж байгаа иргэн бүрт. Тэгээ нэг өөр одоо гэгээтэй юм тийм дотор байхгүй. Тэгээд нөгөө хялбарчуулсан гормоор иргэд үйл ажиллагааны орлогоо тайлгнадаг айгүй аятайхан юм байсан байхгүй юу? Тэрийг хасж байгаа юм байлаа. Яг бол танарт 80,000 төгрөгийн хөнгөлт үзүүлж байгаа учраас одоо тэр үйл ажиллагааныхаа орлогыг яг орлого зарлага тооцож ийж ашгаасаа татвар төлгээд байгаа байхгүй юу? Тэр нь иргэдэд зүгээр энгийн иргэдэд бол тэр орлого зарлагыг тооцоо тэрний баримтыг тэр баримтаар цахимаар бүрдүүлнэ гэдэг бол хэцүү. Төвхтөө бүгд нэг нэгтлэн шиг болох гэдэг байгаа байхгүй юу? Мэргэжлийн. Тийм учраас тэр бол зөвхөн орлогоудаа ингээд баримтаараа бүртгэж байгаа тэр орлогоосоо нэг хөв төлөө явуучих нь бол уг нь их амрын байлээ. Тэгээд ийм зүйлээ одоо хөвгний орлогын албан татвараар нэг иймэрхүү л өөрчлөлтөө хуулийн төсөл нэмэлт өөрчлөлт явж байгаа. За хоёр дахь нь болохоор нөөт. Нөөттөр болохоор 10% хിവэрээ 50 сая байсан нэг босгоо штэ нөөт суудхан төлөгчээр бүр одоо орох. Тэрийг 400 сая болгож нэмэгдүүлнэ гэсэн нэг тийм л юм явж байгаа. Тэгээ 400 сая болохоор ямар өөрчлөлт гарах юм гээд ихлээр нөгөө Монгол улсын төсөвт бол нэг 70 тэр өмнөд ачаал үзүүлэх юм байлээ тэр нь. Тэгээ нэг 20,000 орчим жижиг аж ахуйн гэж одоо нөөт төлж байгаа жижиг аж ахуйн гэж чөлөөлөгдөх юм байлээ. Суудахнаар. Тэгэхээр энэ бол би бол үнэхээр тэр жижиг дунд аж ахуйн нэгжүүдийг дэмжиж байгаа бол энэ бага юм байна. Тэрийг нэг юм уу, нэг тэрбум, 2 тэрбум болго тэр босгоо гэж би үзээд байгаа байхгүй юу. Тэгэх юм бол бас нэг 100,000 жижиг аж ахуйн нэг чөлөөлөгдөнө. Нөгөө талаараа бол дандаа нөөц төлөгчтэй ажилдаг бизнесүүд байж болно шүү дээ. Онцлог нь өөр. Тэд нар бол өөрсдөө шууд тэр босго хүлээлгүүгээр нөөц төлөгч болоод явах тийм бололцоог энэ шин төсөл дээр нээж байгаа юм билээ. Тэгэхээр энэ бол сайн зүйл. Ягаад гэвэл дандаа корпоратуудтай юу байгууллагуудтай ажилдаг үйлдвэрлэгч байж болно шүү дээ. Тэгэх юм бол тэр шууд тэр заавал тэр 400 сая 1 тэрбум 2 тэрбумын орлоготой болохоо хүлээлгүүгээр шууд нөөц төлөгчөөрөө бүртгүүлээд тэгээ баримтаараа бүх зүйлээ тайлагнаа явах бололцоотой байхгүй юу? Ийм нийл энэ бол сайн зүйл байлаа. За нөөттөр иргэдийн хувьд болохоор нэг 500,000 төгрөг хүртэл баримт уншуулсан байвал нөөтөө буцааж авах юм байлээ. 500,000 бүх төлсөн бүх нөөтөө биш шүү дээ. Нөөт нь нийт баримтын дүн 500,000 юм уу даа л гэж болчихсон. Тэгээд буцаад бүгд 500,000. 50,000 төгрөг л авах шүү дээ буцааж. Тэгээ төлсөн нөөтөө гэж ойлгосон. Тэрнээс дээш төлсөн байвал яах юм? Дээш төлсөн бол авахгүй шүү дээ. Тийм өөрчлөлтөө. За аж ахуйн нэгжийн орлогын албан татвар дээр болохоор 10%. За бас нэг шатлал нэг юм интервал харагдаад байсан. Тэрийг сайн лавлаж хараагүй. За тэгээд нөгөө нэг 300 сая хүртэл орлого татвар ногдох орлоготой аж ахуйн нэгж нэг 90% хөнгөлөлттэй байсан. Тэрийг баг 2.5 тэрбум руу илүү да нэлээд дэшээ татсан байлээ. Тэгэхээр тэр бол бас жижиг аж ахуйн нэгжүүдээр орлогын албан татварын хувьд нэлээд хөнгөлөлт болох юм уу да гэж харсан. Ийм л өөрчлөлтүүд байгаа. Яг ингээд сангийн яамны төслийг бүтэн зургаар нь харахаар орлого багтаа хэсэгтэл нэг жаахан анхаарсан байгаа байхгүй юу?
нөөцдөрч адилхан, хувийн орлогын албан татвартаарч адилхан. За яг нөгөө нэг 1-3 сая төгрөгийн орлоготой тий. Яг манай нэг дундаж хэсэгт бол энэ хөнгөлт юусээ байхгүй. Тийм нөлөө нь бага байхгүй юу? Яг л адилхан бүгдийн нэг жижигхэн нөгөө нэг жижигрүүлээ гэдэг шиг зүйл байгаа даа байхгүй юу? Тийм учраас бас энэ үндслийг харж бас энэ нэг өвийн саналыг бол анх тэр нөгөө нийтийн өргөдлийн систем дээр анх оруулсан юм бас. Тэр нь бол энэ татврын багц, хуулийн сангийн яамны төсөл бол тийм ээ. Дундаж анги дээр бол дундаж давхрахтаараа бол манай дундаж давхрах юмс өргөдөлтөн шүү дээ. 1.8-аас 5 сая цалингийн хоорондоо байвал дундаж давхрах гэсэн билүү. Саяхан нэг сайд. Нэг сайдын тиймэрхүү юм тавьдсан байсан. Тэгэхээр энэ хүмүүсийг бол ямар нэгэн татврын хөнгөлтөнд оруулах нь хэрэгтэй гэдэг үүднээс л энийг тавьсан. Тэгэхээр ийм 3 төсөл яваад байгаа. За дараагийн нэг төсөл нь болохоор нэг хэсэг их хурлын гишүүд яриад байгаа юм. Энэ хувийн орлогын албан татварыг одоо хотод нэг өөр заяа. Аймгийн төвд нэг өөр, сумд нэг өөр болгоё гэдэг байгаа байхгүй юу? Энэ бол надад таалагдахгүй байгаа нэг тийм. Иннээс үүдээд иннээс шалтгаалаад нэг хотын төвжирэл багасаал, төвлөрөл багасах ямар ч боломжгүй байхгүй юу? Тийм учраас нэг хөдөөнөө сонгогдсон голдуу гишүүд нөгөө сумынхандаа таалагдах га тий. Тэгэнгүүтээ ингэж ярьчаад заяа. Ингэж ярьсан мөртлөө иргэдийн нэг хөв дээр энэ бол болохгүй орон нутгийн төсөв орлого тасарна гэж ярьж байгаа байхгүй тэр гишүүд. Тэгэнгүүтээ орон нутгт нэг хөв төлнө гэдэг байгаа байхгүй юу? Өөрсдийнх нь санал нь. Тэгэхээр ийм зөрчилдөөнтэй юм. Тэгэхээр тэр бүсүүдээс сонгогдсон, хөдөөнөөс сонгогдсон гишүүд бол бас нэг тийм юмасаа хараагүй юм уу? Би гайхаад байгаа байхгүй юу? Сумд амьдарч байгаа, аймагт амьдарч байгаа хүмүүс 1-3%-аар хувийн орлогын албан татвар төлөхлөө тэр сумын аймгийнх нь орон нутгийн төсөвт тасарч нь үстэй. Тэгээ шүү дээ. Адилхан. Тий. Бид нар улс орон даяар 1%-аар төлөе гэхэлэр тэр нь тасраад тэднийх нь болохоор тасрахгүй болчих юм уу гэхэлэр ийм авцалтай хувь яриад байлаа. Тэгэхээр энэ дээр бол би ийм нэг залттай байгаа. Ер нь яг энэ орон нутагт хандаад байгаа тэр гишүүдийн тэр яриад байгаа юм зүг би бас сонссон юм а. Хоёр гишүүн яриг сонслоо. Тэгээд мэдлэггүй сайхан сэтгэлтнүүд л байлээ л дээ. Ямар ч тэр орон нутгийн өөрсдийнх нь тэр бие даасан байдал тэр орон нутагт тэр хуамын орлогын албан татвар төлдөг хэдэн хүн байдгийг яадгийн тэр ямар ч ойлголт байхгүй нүл сайхан сэтгэлүүд л тийм яриад байдаг. Орон нутагт эрх мэдлийг өвөөсүүлээд тий. Энэ төсөв чинь бас өөр ашиггүй зарцуулагдаад байгаа байхгүй юу? Хамгийн гол юм чинь тэр. Тийм одоо сумаас заа юу. Сумаас баг зүгээр багш эмч хүртэл албаны ажлыг хөдөлж Улаанбаатарт ирээд байгаа байхгүй юу? Тэгээ тэдний тэр томилтын зардал, унааны зардал гэдэг чинь тэр жигтэй төсвийн мөнгө шүү дээ. Тэгэхгүй тэр асуудлаа орон нутгад шийддэг. Зөвхөн одоо тэр аймаг орон нутгийн асуудлыг Улаанбаатарт шийдэх шаардлагатай бол ганцхан аймгийн засаг дарга наашаа хэрэгэлтэй. Тэгэх бод тэр чин тэр их татврын орлогын зарцуулалт бас өвдөлттэй болно. Орон нутгийн эрх мэдэл ч гэсэн нэмэгдэн шүү дээ. Орон нутагт эрх мэдлийг өв цагт наадах чинь шийдэх боломж байхгүй л дээ. Орон нутагт эрх мэдлийг өгжөөжлийн бүх зүйлийг шийдэх. Тэрнээс одоо тэр гишүүдээ яриад байгаа шиг одоо ялангуяа өөрийнх нь Монгол Улсын ерөнхий сайд нөхрийн яриад байгаа яриа шүү дээ. Нойлртны. Энэ чинь бол хот хөдөөгийн тэмцрийг ханган манган гэдэг юм галзуу юм яриад. Энэ хороо ертөнцийн байдгүй юм л та. Орон нутгийн би даасан байдлыг орон нутгийн өөрөө төсөв ойлгох хүмүүслүүд энийг ойлгож байгаа. Тэгээд энэ санаж байгаа бол эргээд санах хэрэгтэй юм аа. Эрдэнэ дархан доорнод хоод өмнө гоо аймагуд хүн амаа 20%-аар өсөв, бусдын аймагуд хүн амаа 10%-аар өсөв гэж тогтоол гаргаж ирсэн засгийн газрын. Тэгээд ийм гардуу чи боддоо орон нутагт хүн амын орлогын татвар 1% болгоч орон нутагт. Тэгээд би 2 сая төгрөгийн цалинтай тийм үү? За тий. Тэгээд 10% бол би одоо нэг 200 сая төгрөг өгöd байна шүү дээ. Тий. 1% болгочоор 40 сая төгрөг. 20 сая төгрөг тийм үү? Тэгээд би чинь яах юм тэгээд 180 сая төгрөг нэмж авахын тулд би орон нутагт очиж амьдрах юм уу? Ийм галзуу юм бодож олоод байгаа байхгүй бид нар. Тий. Тэгээд тэр нь үгүй наад чи яах вэ? Зүгээр байж болох юм гэхэд байна шүү дээ. Би түрүүн хэллээ шүү дээ нөгөө. Тий. Яг энэ хуулийг яриа явьжсэн зарим гишүүд байна шүү дээ.
Одоо саяны таны наад хэлсэн ба штэ. Одоо энэ иргэдийн 100 мянган иргэний санаачилсан хуулийг хэрвээ батлуул орон нутгийн төсөв тасарна гэдэг байгаа байхгүй. Тэгсэн мөртлөө өөрөөсөө болохоор бид нар энэ орон нутгийн иргэдийг нэг хувийн хөвгний орлогын албанд ортолцоо болох хуулийг санаачилна батлуулна гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь хоорондоо хамгийн адилхан тасруул хоёулаа тасархаар байгаа юм зү. Тэгсэн чинь иргэдийнх нь болохоор тасраад гишүүдийнх нь болохоор орон нутгийн төсөв тасардгүй байна гэж байхгүй шүү дээ. Өөр нь Улаанбаатар амьдарч байгаагаараа ял эдэлж яах гэсэн үг шүү дээ. Яхаараа адилхан Монгол улсын иргэн. Би нийслэлийн татвар төлж байна. Нийслэлд амьдарч байгаа болохоор илүү автомашин илүү өртөгтөл амьдарч байна. Тийм илүү татвар төлж байна. Одоо дээр нь нэмээд нийслэлд амьдарч байгаа хүмүүс хөвгний орлогын албан татвар илүү төлнөгөл эн чинь одоо нэг үндсэн хөлмөлтэйгээ одоо бодвол зөрчилдөөл явах байлгүй дээ тийм ээ. Чи ямар юу шүү дээ. Тэгээд хөдөөнөөч бүтгүүлчихэд Улаанбаатарт амьдрах болно шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээд бүгдээрээ тэгээд завааруулна шүү дээ. Чинь зөв шал утгагүй юм яриад байгаа маа. Тийм. Тэгээд сая чи тэр нөөд дээр ярьчихлаа. Нөөдийн энэ татвар үгүй бид тэр хөөмө орлогын татвар чиглэлд тогтоод ярьчих. Яагаад цалин би илүү өөрийнхөө уурга тарихыг хөдөлмөрснийхаа төлөө би өөрөө илүү оюун ухаанаа ажилуулсныхаа төлөө эсвэл өөрийнхөө гарын ур чадвар маань илүү байсныхаа төлөө яагаад би яллуулах ёстой юм 20% татвар төлөх ёстой юм энэ ер нь яагаад ийм байх ёстой вэ? Энэ эдийн засгийнхаа юм уу чи бол эдийн засгч онлын талаас ийм байд юм уу яагаад юм хиний онлын ямар юм онлоо ах вэ зүгээр л одоо нэг хуучин хэсэг сэтгэлгээ байна штэ. Яг нэг коммуни ер нь одоо нэг социал демократууд уу социалистууд одоо баг дэлхийд даяар засгалж штэ. Тэгээ эдний чинь нэг философи нь болохоор ер нь адилхан байлгыг тийм ээ. Нэг жигдхэн ядуу байлгыг гэдэг л энийг философи руу гол татаад байдаг юм шиг байлаа. Тэгээ нөгөө нэг төрийг шүтцэн. Тий. Одоо тэр нэг сэтгэлгээ чинь салаагүй штэ. Тэгэнгүүт төрд их татвар авчрахын тулд их сайн ажиллаж байгааг нь тий 20%-аар цаазлаа. Тэгээд бусдын явах вэ 10%-аар яачий гэ тий. Гэдэг л юм яваад байгаа байхгүй. Түүнээс биш тэр нэг тийм амар сүртэй мөртэй юм байхгүй. Тэг яг хөө үнэхээр нэг тийм иргэний арчилсан тий их хичээлүүтэй улс байгуулж байгаа юм бол одоо нөгөө адилхан татвартай бай. Гэхдээ нөгөө бид нар нэг манад нөгөө нэг ингээд нэг хин баялаг үтээдий. Тий. Хин улсыг хөгжүүлдэг гэдгийг ойлгоогүй юм байна нөгөө социализмын одоо нөгөө гажиг нь гараагүй шүү дээ. Одоо MCS гэдэг компани 10 их найдын ашиг болчлаа гэж бодъё. Тэгвэл улсаараа муулна. Шуналтаа. Одоо тэгээд баг нөгөө нэг тэр эцдүүд нь тэр 10 их найдаа баг ингээл тэврээл өгч байгаа гэж ойлгодог тий. Эсвэл тэрийг тэврээл баг гадаад руу зогтох чагаа гэж боддог юм нэг гаж сэтгэлгээ байна шүү дээ. Үгүй шүү дээ. Тэр 10 их найдаар чи тэр хүн ямар супер үйлдвэр шинэ бизнес Монголд оруулж ирэх үү тийм ээ? Яаж олон хүнийг ажлын байртаа болгох уу? Ямар хөрөнгө оруулалт хийх үү гэж явж байгаа шүү дээ. Яг энтэй адилхан иргэдэж гисэн. Үнэхээр өмчтэй орлоготой хөрөнгөлтэй болоод ирвэл ямар компани хөвцөөг авч хөрөнгө оруулагч болох уу? Эсвэл ямар гоё бизнест хөрөнгө оруулах уу? Ямар хүмүүстэй хамтарч байгаа шинэ бизнес бий болох уу гэж явдаг шүү дээ. Тэд нар ч л улс орныг хөгжүүлдэг байхгүй юу? Түүнээс төр биш. Тэгэхээр чин бид нар одоо нэг нийтлэг олонготой ялангуяа одоо тав дээрийн насны үеийнхэн манай төр тусныхаа ихэнх нь тэгээд тэрнээс дээш чинь бол одоо ингээд нэг төр хөгжүүлэх ёстой хувийн компани мөнгөтэй хөв хүмүүс бол муухай бараг л эдгээр чинь бараг ингээд бусдыгаа шулаад амьдч шалтдаг гэж энийг бодлоосоо бүр энэ бодлыг бүр авч аймаар байгаа байхгүй мөнгөтэй орлоготой компаниуд шинэ ажлын байр бий болгодог мөнгөтэй орлоготой хөв хүмүүс л шинэ бизнест хөрөнгө оруулж энэ улсад ажлын байр шинэ технологи тий ноу хау шинэ дэвшил энэ бүх юмыг авчраад улс хөгждөг байхгүй юу. Түүнээс биш нэг засгийн газар төрн ингээл нэг мега төслмөс шинэ тийм технологи авчирдаг шүү дээ. Одоо ингээл бид нар 10 хэдэн жилийн өмнө банкндаараа цаг 2 цаг оочролдог байсан шүү дээ. Хаан банкны оочроо 200 хүний дараа байна гинэ гээл нөгөө хаан банкны оочрын бичгээ Facebook, Twitter дээрээ тавиал тийм ээ.
Одоо тэгж орчлохоо болсон шүү дээ. Хаан банкнд ч очихоо болсон тийм ээ. Тэгсэн. Бүгдийг энийг төр авчираагүй шүү дээ. Хаан банк гэдэг тийм хувийн хвшил өөрсдөө авчирсан шүү дээ. Одоо энэ гар утасны интернетийн салбар байгаа үст. Тийм. Төрд байсан үзэсгэлэн холбоо компани утас одоо 50 айл байгаа юм. Одоо тэр төрийн өмчт Монголын захирлын холбооны компани суурин утастаа айл ирнэ за баг. Байхгүй. Тий. Энэ суурин утас бол баг Univision-ийн суурин утсыг ч ашиглахгүй шүү дээ тий. Тэгээд бүгд тэгээ энэ бүх дэвшлийнхээ авчирсан. Сайн нэг төсвийн үеэр ярьсан шүү дээ нэг хиймэл дагуул байгаа. Тий. Амар үнэтэй зээлэр арилжааны зээлэр хиймэл дагуултай болонгуудаа манай интернетийн үйлчилгээ сайжраад алаа. утасны үйлчилгээ чи хямдарч барайл тий. Тий. Тэг чи баг тэрнээс дөрүүлээ баг арай гайгүй ажилдаа орлоготой иргэд аж ахуйн гэж баг бүгдээрээ нөгөө Elon Musk-ийн Starlink-ийг тавьчихсан шүү дээ. Зарим бүр одоо машин дээр тавьдгийг хүртэл авцсан шүү дээ. Машин дээр тавьдаг бол тасраад тийм бид тавьж үзсэн. Тэгээд яг манайч нэг Японоос яадаг мат гэх тэр нь тийм. Тэгэхээр энэ хүн амын орлогын албан татварчийг би яагаад нэг хүнж яриад байгаа гэхээр энэ бүтээлч хэсгийг устгадгийн шүү энэ татвар өөрөө. Тэгээ татвар их байх нь. Тийм. Татвар их байх нь бүтээлч хэсгийг устгаад байдаг. Бид гурав адилхан нэг байгууллагад ажиллаад илүү бүтээмжтэй ажилласныхаа төлөө торгуулаад яланд унаад байж болохгүй шүү дээ. Тийм болохоор энэ бүтээлч хэсгээ устгаж яадаг гэдгийг хүмүүс илүү сайн ойлгох ёстой шүү л гэж байна. За одоо нөөдрөөр ордог. Чи сая тэр нэг 2 тэрбум болгочхоор 400 сая болгочхоор нэг 20 мянган аж ахуйн гэж хөнгөлтүүд эдэртлүүл арай гайгүй юм шиг байна гэдэг чиглэлээ шүү дээ. Тий. Үшин одоо тэр 20 мянган аж ахуйн гэж байгаа мөг мэдэхгүй байна. Зөвхөн энэ нөөдийн нэг юуг ингээд нэг дээшлүүлчихээр аж ахуйн нэгжүүдэд хөнгөлт өгөх нь илүү үр дүнтэй байгаа. Нөө энэ хүн нөө нийгмийн даатгал аж ахуйн нэгж орлогын татвал хоёр нь илүү дарамт болоод идэх юм уу? Аж ахуйн нэгжүүд дээр энэ нэг тийм юм харагдаад идэх байхгүй юу? Яг нөгөө давхарцсан амар олон татвар байгаа шүү дээ. Тий. Одоо төрөл бүрийн татвар. Эдгээр чинь бүгдээрээ нийлж очингуутаал нэг аж ахуйн нэгжийн баг 40-60% хооронд заяа. Одоо нийт орлогын 40-60%-ийг л энэ олон одоо төр төлж байгаа энэ татвар нийгмийн даатгал шийдвэр энэ чинь ингээд авч явчихад байгаа байхгүй юу. Тэгэхээр эндээс яаж одоо хөнгөлөх үү? Алийг нь одоо хувийн хвшил рүү шилжүүлэх үү? Миний бодлоор бол одоо яг одоо манай явж байгаа нийгмийн даатгалын тогтолцоо ба шүү дээ. Тий. Энэ бол яг энэ чигээр явахгүй юм байна. Энэ бүр ингээд одоо машинаар болвол одоо бүр нэг дээгнүүд нэг Excel унаа одоо баг Excel үзэгдэхээ үлж болсон шүү дээ тий. Тэр Excel гэдэг машин шиг л болцсон юм байна. Тэгэхээр энийг бид нар хов хэмжээг нь буулгаадч үрдэн үзүүлэхгүй юм байна. Эргээл тэр чинь татвараар нөхөн шүү дээ. Одоо байгаа 26%-аар байна шүү дээ. Ажил олгогч ажилтаа хоёрын төлж байгаа 26%-аар энэ тэтгэвэр эрүүл мэндийн салбар хоёр чинь 50% л тижигч байгаа шүү дээ. Үлдсийн нөгөө нөөт болон аж ахуйн нэгжийн орлогын албан татвар интерес бүрдүүлсэн татвараар үлдсэн 50% санхүүжүүлж байгаа байхгүй юу өнөөдөр. Тэгэхээр чи энэ бол бүр явхаа болцсон тогтолцоо юм байна. Тэгэхээр энэ дээр бол тэр хов хэмжээ яриад 50% мөөр буулгах бол угаасаа бүтэхгүй юм байна. Буулгах битгийхэд одоо байгаа хуваараа энэ хоёр салбар чинь санхүүжилттэй бүрийн шийдэж чадахгүй байгаа байхгүй юу? Одоо бодит үнэн нь шүү дээ. Эрүүл мэндийн салбарын санхүүжилт дуусчдаг. Тэгээд төлбөртэй үйлчлэгээ үзүүлэх энэ төр нь хүндрэлтэй тий? Хуулиараа хориотой байдаг ч юм уу зарим талдаа. За тэгээд тэр нөгөө тэтгэврийн даатгалын нөгөө бидний нэрийн данс мас ч одоо хий бичлэлтэй шүү дээ. Байхгүй. Тэгээд өрөмтлөгдсөн юм байхгүй. Тэгэхээр энэ бол үнэхээр явхаа болцсон юм байна. За энэрэнгүү сайхан хүний төлөө систем юм бол мөн тийм үү. Гэтэ энэ санхүүжилт бүтэц тогтолцоо нь үнэхээр явхаа болчиход байгаа байхгүй. Тэгэхээр энийг бол би бол тэр нийгмийн даатгалын шимтгэлээр хов тогтолцоо ярихаасаа илүүтэй. Яг гоо эхний ээлжинд тэр аж ахуйн нэгжийн тэр дарамт болж байгаа нэг асуудал байгаад байгаа юм. Тэрийг ядахт эхлэж чөлөөлье. Яг бүтэц тогтолцоогоор нь том өөрчлөлт хийхэд бол бэлэн биш байж магадгүй. Тооцоо судалгаа нь гараагүй байж магадгүй. Аж ахуйн нэгж ингээд нэг ажилтнаа бид нар чи ажилтнаа нэг тогтоомор биш үү? Алдчихмааргүй байна тий. Тэгээ нэг хоол өгнө. За нэг хувцас өгнө. Орон байрны дэмжлэг үзүүлнэ ч гэдэг юм уу тий. Бензин шатхууны
дэмжлэг үзүүлэхэд тэр болгоноос нийгмийн даатгал төлөөд байгаа байхгүй юу? Тэгж байгаа. Тий. Бас хуу хөний орлогын албан татвар төлнө. Тэнгүүд эн чинь ажилтнаа өгөх сонирхлыг байхгүй болгочиход байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр олон зардлуудаас нийгмийн даатгал авдгаа эхлээд болий. Авж үндсэн цалингаас нь л ав. Яшиг. Тэ энэ удаадаа. Гэвэл одоо нэг яг аж ахуйн нэгж эрхлэгчид нар дээр бас нэг юу болох бах. Ажилтнаа урамшуулах, ажилтнаа бас нэг сэтгэл ханамжтай байлгамаар байна шүү дээ. Жохон ч гэсэн юм нэмж өгөөд тэр нөхцөлийг бас нэг энэ удаа бүрдүүлээд тэгээд тэр тогтолцоогоор нь яаж өөрчлөх юм? Ямрыг нь хүн өөрөө хариуцах юм, тийм ээ? Ямрыг нь төр хариуцах юм тэр гэдгээ би нэг сайн судалж өөрчлөхгүй бол явах болцсон юм бэл. Тийм энэ бол хувьчлан орохтой төлөөс болохгүй болчихдог. Жишээ нь би бол ингэж байгаа байхгүй юу? Би өөрийгөө 60 наслна гэж яаж мэдээд байгаа. Би нийгмийн даатгал төлмөргүй байгаа байхгүй юу? За. Би өөрийнхөө зүгээр хадгаламжинд мөнгө хийж агаад нас барахтаа өөрийнхөө оршуулгын зарцуулаа үлцэн үр хүүхдээ өгмөр байгаа байхгүй. Тэгэхээр надаас хүчээр дээрэмдэж аваад байгаа байхгүй юу? Хамгийн амар нь. Чи нийгмийн даатгалаа төлөөгөөд. Яг нөгөө та өөрөө хариуцлагатай иргэн байхгүй юу? Тийм ээ та өөрөө одоо тэтгэврийн даатгалаа тэтгэврийн хадгаламжаа өөрөө хийгээд яваад байгаа хүн шүү дээ. Та бол хариуцлагатай иргэн байхгүй. Тэгтэл бас тийм биш хүн маш их олон байд юм байна. Тэнгүүтээ нөгөө өндөр настан болчдөг. Орлогогүй. Ямар ч орлогогүй. Магадгүй нөгөө харж үзэх ах トゥ хамаатан сад өөр хөнгөт байхгүй. Тэнгүүт тэр хүний чинь ингээд ямар бас нэг төр засагтаа улс байна да ингээд хаялтаа нь биш. Тэгэхээр тэр хүний тоо чинь маш их болчиход байгаа байхгүй юу? Тийм учраас нэг ийм нэг альтан маягаар хураадаг энэ тогтолцоо систем чинь ингээд байхаас өөр аргагүй болчиход байгаа юм билэ. Гэхдээ тэрийг нь одоо нөгөө нэг ингээд нэг савнлуу ороод хаалга болчих шүү дээ. Өмнө төлсөн хүмүүсийнхийг дараагийн хүн хэрэглэнэ гэдэг юм. Одоо төлж байгаа хүмүүсийн нийгмийн даатгалыг нөгөө тэтгэл гарсан хүмүүс авч хэрэглэж штэ. Тэгээд намайг тэтгэврт гаргахад баахан залуучууд ажил хийж байгаа штэ. Тэднийхээ ингээд нөхөж одоо санхүүжүүлэх нэг ийм систем яваад байгаа. Тэрийг л яг хөө энэ шилжил хийтэл нэг 10 20 жил болж магадгүй байхгүй. Гэтэ заавал шилжүүлмээр байгаа байхгүй юу? Одоо шилжүүлэхгүй нэг хэсэгтээ хос явуудаг ч юм уу тий. Тэгэнгүүт одоо нэг 20 та хүүхд залуу ажилд орлоо штэ. Тэнгүү тэрний тэр төлж байгаа тэтгэврийн даатгал шууд тэр хоригдол руу ороо явчмаар байгаа юм одоо. Тэгж л юмар шүү дээ. Уг нь тэгж л явах л да. Тэгээд тэр хүү одоо ингээд 50 настайдаа ингээд харахад тэрний тэтгэврийн хөрөнгөл нь одоо хэдэн 100 сая 200 саяч болцсон гэдэг юм уу тий? Одоо гэхдээ энэ юм байгаа ч гэдэг нөгөө Монголын засгийн газрын өнөөдрийн байж байгаа байдлыг харахад нэг жилийн дотор 700 сая төгрөгийн алдагдал хийж байгаа нийгмийн даатгал нь төрийн мэдлэлд бийж яхад 700 тэрбум уу? Тэгээ 700 тэрбум. Тэгээ маргааш засгийн газар дампуурахад миний нийгмийн даатгал байхгүй болчих жоох. Уус одоо тэр чинь өөр мөртөө шүү дээ. Тэгээ би бас одоо ингээд чимбахаас арай өөр сонголт тусдаг байхгүй. Тэгээ би ирээдүйн өгөөж харж тооцдог тийм. Тэгээ би төсөө төрийн даатгалд хүчээр даатгал мөрөж зодуулаад. Сая над таны ярианд чи айгу хоёр чухал юм гараад ирж байгаа байхгүй. Хүмүүс хувь хүний орлогын албан татварыг яг өөр дөр хийж байгаа цалин дээр голдуу боддог байхгүй. Тэгтэл цаад аж ахуйн нэгждэр чинь хувь хүний орлогын албан татвараар дамжиж явдаг үе түмэн дарамтууд явдаг байхгүй. Өмнөөс чинь хөгдөд сая ярьж байгаа юм чи гол юм бас гадаа тэр нэг шууд бус орлогоор авна гэдэг. Одоо тэр цалин хангамжаас нь гадна тэр ажлын байрны нөхцөл сайжруулах байх. Энэ бүхэн чинь энэ хүний орлогын албан татвар шууд нөлөөлдөг байхгүй. Амар ядаргаатай байж. Нийгмийн даатгалж бас авахгүй. Нийгмийн даатгалж шалгаагүй. Тэгэхээр энэ ингээд нөгөө яг эргэн хүн дээр очдог мөнгөний өгөөжийн мөн цэнийг бүр устгадаг хогийн юм байхгүй. Цалингааны өсгөд идэг. Нийгмийн даатгал 25%. Хүн амын орлогын 10%. Энэ чинь хуваар болохоор сая төгрөгийн гэсэн бол дагаал нөгөө чи хуваар өсөвчдөг. Тэгээд яг 35% өсөвч. Эцсийн дүн дээр нөгөө гар дээрээ нөгөө яг иргэн хүнд ажилчин хүн дээр орж байгаа нь багасч байна. Яг тэр хэмжээгээр нөгөө хоолных нь зардал ч гэдэг юм уу тий. Одоо хөдөө орнуудад ажиллаж байгаа томилтын зардал мордол тэр нөхцөлийг сайжруулах бүх зардлыг авч танаа ичнэ. Ялгаа авахгүй хуурын татад авчна. Айгүй хэцүү байж. Би бол өнөөс л өөрөө жинхэнэ ус үүлээ үздэг. Тэгээд энэ аюу зүг юм бохгүй бол энэ болохоор ингээд нөгөө нэг одоо нэг аим төрөл томсгоод байна шүү дээ. Одоо яам нэмэл агентлаг нэмэл
хороо комисс нэмэл те. Тэгэл одоо их хурлын харьяаны байгуулагч гэдэг юм ингээл том байгууллагууд нэмэл байдаг. Энийгээ санхүүжүүлэх гээд ерөөсөө нэг авч болох бүх юмнаас л татвар авд юм байна. Авах гэж үздэг юм байна. Тэгэл энэ нөр бүр ерөөсөө баг нэг ажилтнаа сурах гэж өгч болохгүй болчиход байгаа юм. Баг л Одоо бид гурав хүмүүс сонсч ажилгүй нэг нөхөр ажил хийдгүй биш үү? Ажил хийдгүй залхуу нэг нөхөр гэртээ өвччихсэн. За би ямар татвар төлөх юм биш гэж бодож сууж байгаа хэрэг. Ер нь татвар төлдөг юм ажил хийдгүй хүн. Ажил хийдгүй хүн. Тэр. Гэхдээ одоо ингээд гэр бүлээрээ ажил хийдэггүй айл гэж байхгүй байхгүй юу? Үгүй байлаа гэж бодоход ер нь татвар төлдөг юм уу? Хэрэглэнээс тэр чи ямар нэгэн байдлаар орлого олж байгаа шүү дээ. Ер нь татвар төлнө үстэй хэрэглэнээс. Өөрөөс нь орлого төлөх юм өдөр байхгүй шүү дээ. Тий. Чин ядаж татвар нь байгаа үстэй чи. Гэрлээ асах татвар төлж байгаа шүү дээ. Нөөц төлөөл явчих шүү дээ. Татвараа төлөөл явах үстэй. Нийслэлийн татвараа төлнө. Хотын иргэн бол тэр манайхын татвар гэдэг нь учир шалтгааны жоохон их анзаарч сонсоосоо гэхгүй. За 3 дахь тэр юу байсан шүү дээ. Чи сая тэр нэг 3 том бүтэц юу орж байгаа юм байна шүү дээ. Аж ахуйн нэг жоорлогын татвар гэдэг. Энэ тэгээ бас л шатлалтай юм шиг шүү дээ. Чи бас сайн үд хараагүй юм шиг сайн нэрэн чинь сонсож байгаа тэр. аж ахуйн нэгжихийг болохоор аж ахуйн нэгжихийг би яг тэр нэг юм задаргаатай нэг хэсэг байсан нэг юм үйлчлэлтэй юм шиг тэрийг би нэг тогтож харж амжаагүй. Нөгөө нөөт юу хоёр дараа илүү харчаад л. Тэгээ яваад байгаа юм. Хоёулаа ингэ түрүүний биний бас яриад байгаа шиг энэ аж ахуйн нэг чинь ашиг өгөх болохоор илүү их татвар өгөөд илүү өндөр татвар төлөөд байгаа юм шүү. Тийм юу нөгөө 10-20% гэдэг юм гайгуулсан баха. Тий. Тэгээ энэ бүтээмжийг нэмэгдүүлэх гэдэг ах юм. Тэгээд нөгөө талдаа ингээд татвар нэмнэ гэдэг ах энэ хоёр чинь уулна. Эсрэг хоёр зүйл гэж ойлгоод байна шүү дээ. Би бол эсвэл яг адилхан зүйл ингээд уялдаа холбоо сайтай зүйл юм уу? Бүтээмж яана гинэ? Бүтээмжийг нэмэгдүүлнэ гэдэг байгаа ч одоо бахан бүтээмжний дараа 400 дарагт болсон шүү дээ. 400 дарагт нэмж шүү дээ. Тэгчээд ингээд нөгөө талдаа ингээд татварыг нэмнэ гэдэг ах. Одоо тэгээд чи түрүүнд хэлчихлээ тэр алдагдaltaй ажиллах юм бол 25 оны 26 оны төсвөр тавигдана гэдэг. Яг нөгөө алдагдaltaй энтрийг бас нэг татан буулгах гээл энэ төрийн хэмжээний компани тойрсон бөө хууль энтер явж илээ. Би тэгээд нэг тэр бүтээмжийн сайжруулах хууль гэдэг нэг хууль байлаа. Нэг их зузаан тэгээд уншаад яг би ойлгохгүй байгаа юм болов гэж бодохгүй юу. Одоо ерөөсөө тэр хууль батлагдаад тэр төрийн хэмжээний компаниудаар ямар ч өөрчлөлт гарахгүй заа юу. Зүгээр л нэг 40-50 хуудастай хууль боловсрол одоо үйлдвэрлэх гээд байгаа байхгүй юу. Тэгээ одоо би л юм болов гэж бодоод сошиал руу ороод харсан чинь надаас илүү судалгаа сайн хийдэг эдийн засагчд бас уншицсан байна. Тэгээ надтай адилхан байлээ. Энэ ямар ч хэрэггүй хууль байна. Энэ хуулийг батлаад энэ төрийн хэмжээ компаниудаар ямар ч үр ашиг гарахгүй гэж байгаа байхгүй юу. Энэ аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар ийм юу байгаа юм байна. Ийм шатлал маягийн юм сони юм байгаа юм байна. За 6 тэрбум хүртэлх аж ахуйн нэгж байна шүү дээ. Тий. 6% суур татвар төлөх юм байна. За. Тэгээд дээшээ 4-өөр нэмэгч болох юм байна. За. 10 хүртэл 10 гэсэн үг шүү дээ. Дээд хязгаар. Тэр 4-ийг бол иргэдийн төлөөлөгчдийн хурлан тогтоох юм байна. Орон нутгийн. За 6-аас 10 тэрбум хүртэлх орлоготой ашиг олж байгаа аж ахуйн нэгж шүү дээ. Суур нь 9 юм байна. За. Нэмэгдэж болох нь 6 юм байна. Тэгэхээр 15. За тэгсэн чинь 10 тэрбумаас давсан орлоготой компани байна шүү дээ. Тэр нь суур нь 15. 25 руу орцсон байгаа шүү дээ. Нэмэгдэх нь 10 юм байна. Орон нутгийн шийдэх нь. Тэгэхээр ч одоо бүх компани 6 тэрбум бол жижигрэх юм хаашаа. Тэгжэл орон нутгад орлох юм байна. Тий, орон нутгийнхаа хурлыг лоббид нь манай татварыг 1%-аар баталж өгөөч гэдэг. Тийм байна. Тийм. 10-ыг төлжсэн дор бол 1-2-ыг төлөх хэмжээнд лобби хийгээд хахуул өгүүлдэг одоо авилга өгсөн дээр үсттэй. Тийм. Тэгээ иймэрхүү маягаар энэ аж ахуйн нэгжүүч болно. Би ойлгохдоо бол одоо нэмсээс энэ юу мөг харж байхад энэ том компаниудыг энэ маркетрийг харж байгаа чинь
аж ахуйн нэгжүүч нь томроод байх тусмал уул нь энэ бүтээмжийн хүмүүсийн амьдралд хэрэгтэй бидний иргэдийн амьдралд хэрэгтэй үйлчлэгээ юмнуудыг сайжруулад ажлын байр нэмэгдээд байдаг юм байна гэж ойлгоод байгаа шүү дээ. Тэгэхээр наачаач бол яах юм? Энэгээр бол тэгэл сөрөг үр дагавар нь ямар харагдаж байгаа юм? Яг юм байвал. сөрөг үр дагавар уу? Тий. Нэгдүгээр томрохгүй. За. Томрохыг хүсэхгүй шүү дээ. За. Тэгэл нэг илүү ажиллаж байгаа нь илүү татвар төлөөд байгаа байхгүй юу? Тий. За тэгэнгүүт энэ дээр бас нэг хөвөө юм байна заяа. За. Монгол улсын аж ахуйн нэгжийн 50% дээшийг эзэмшдэг заяа. За. Гадаадын аж ахуйн нэгжийн хүртсэн ногдол ашигын орлогод 15% татвар ногдуулна гэж байгаа юм. Тэгээд нөгөө саяхан нөгөө нэг их хурлын гишүүд яриад байсан шүү дээ. Гадаадын хөрөнгө оруулалтыг уралдал яриад байгаа шүү дээ. газ татъя гэдэг. Газ татна гэдэг. Одоо хурдан татхаар хэмжээ аав гэдэг. Тийм тэгэхээр чинь ийм үйл батлах гад одоо сангийн яам нь төсөл боловсруулсан улс руу ойрын 3-4 жилдээ газ гадаадын хөрөнгөд орж ирэхгүй. Тий. Галзуу биш юм бол. Галзуу биш бол. Одоо нөгөө уржны тогтоосон нөгөө Трамп эргэлгчийн татвараас галзуу татварч. Тийм бай. Чи ингээд Монгол улсад хөрөнгө оруулалт хий, бизнес хий тий. Чааг ингээд ашиггүй ажилуулъя гэж байгаа байхгүй юу? Тийм. Компани нь 10-аас 25% татвар төлөвлөсөн. Тэнгүүд нөгөө хөрөнгө оруулагч чинь нэг ногдох ашиг авахгүй шүү дээ. Тэрнээс нь 15% авах. Тий. Тэгэхээр тэр хүн чинь 40% дээр мэйлгүүл нэг дөрөв авах гэдэг. Тэр компани нурыг цэвэр ашигтай ажиллаж чадах юм уу? Яаж чадах юм надад. Ийм татвартай болохоор чи яаж гадны хөрөнгө оруулалт орж ирэх юм бэ? Тэгээд ийм одоо Монголд нөгөө угаасаа экспортын орлого олдоггүй компани бол гадаадынх ч вэ дотоодынх ч аль нь угаасаа одоо ийм өндөр инфляцийн үед бол алдагдaltaй ажиллана шүү дээ. тийш Бүгд дам бүр шүү дээ. Тэгээд гадагшаага энэ зард юм бэ гэхэл уулуурхай ажиллаж байгаа байхгүй. Монголчууд ганцхан уулуурхай дээр л амьдарч байгаа шүү дээ. Өөр юу ч байхгүй. Тэнгүүдээ одоо уулуурхайгаа үзээ ярьдаг. Одоо нөгөө нэг манай сүүлийн үед манай гişүүд нэг гişүүд шилтгүүдээ нийт иргэд нэг ярьдаг шүү дээ. Олон улсын жишг мишг гээд. Тэгээ сая нэг хувийн татвараар бас хэд хэдэн сэтгүүлчд иргэд мэргэд асууж байна. Хөөш олон улсад чи ийм нэг хувийн татвартай улс байд юм уу? Ич бараг хэвээр галзуу жишг тогтоох гээд байгаа юм шүү. Энэ олон улсын жишгээс гажих гээд байгаа юм шүү гэдэг байгаа байхгүй. Тэглээ би хэлж байгаа юм. Ингээ Монгол улс чи өөрөө байгалийн татвартай шүү дээ. Тий. Өөрөлтэй. Хоёр аймаар дарангуулын дэглэмтэй их гүрний дунд байна. Оршиж जैन тийм ээ. Тэгээд зам дэд үс харилцаа яаж хөгжсөн бilé. Тэгээд цагаагаар одоо нөгөө бараагаа татах гэж нөгөө нэг бизнес эрхлэгчдийн чинь контейнер нэг урд тинжин дээр хэд хондог үлээ тий. Заримдаа 2-3 сар болдог штэ. Тэр болгоо алдагдал. Дээр нь эрсдэл суурсан уур амьсгалтай. Дулаан орны улсууд баг зарим иргэн болов нэг гангарах дургүй иргэн болов нэг шорт фотолог углааштай байхад бүтэн жил явчих штэ. Малайд бол тэгэл амьдчихаар юм. Манад бол 4 үйлрлийн хувцас авч өмснө. тий. Шинээр. Тий. За тэгээд байр баашин барилга барилаа. Хамаагүй илүү өндөр өтгөр. Хамаагүй өндөр өтгөр. Тэр халаалтын зардал мардал гэдэг чинь тэр дулаан оронд бол ганцхан хүүтөөс бохиросны шугам явахад бүх юма шийдчих штэ. Тэгэд манад баг 4 шугам зэрэг явуулчих штэ. Тэгээд тэрнийхээ хамгаалалт энэ төргээд тий. бид нар чинь байгалаас 10% татвартай байхгүй юу? Цаанаасаа тийм геополитикийн нөгөө нэг лаглаг яриагаа Төрөмөл заяагдсан. бүр тэр цаасаа байгалийн ийм татвартай улсад юу олон улсын жишг мишг. Тэр олон улсын жишг мишгээ тэр нөгөө бодиттойгоор нэг хүнд ногдох дотоодын нийт хөтгөө $20,000 болсон байна л. Тэр олон улсын жишгээ яри тийм ээ. Тэр дэлхий дээр ерөөс огт үйлдвэрлэл явуулдаггүй нэг хэдэн огцон байж байгаа улс байна. Тэгээ тэр улсуудд биш тий. Ягаад тийм огцон баяжаад ингээд яваад гэсэн иргэдэнд баяжаад байгаа. Улс нь бол биш. Ерөөс хамгийн бод төртөө байгаа байхгүй. Тэгээ 9 шидийн тийм юм кастлсан тийм ангилсан юм бас байхгүй багтаа. Одоо гадаадынх гэж ад үзэхгүй. Дотоодынх гэж дэш өрөөдөхгүй. Тэгэл ерөөс хамгийн бод төртөө байна. Тэгжээж надад бол чинь айгүй хурдтай хөгжөд нь шүү дээ. Тий.
аливаа улс үндэстний энэ нүм чанарыг ойлгох хэрэгтэй болчиход амт. Тэгээд энэ жишээ агуу сонирж юм ярьчлаа. Бид нар чинь нөгөө нэг уул юм штэ. Монгол улс чинь дэд маллаа орно штэ. Чи нөгөө дэд маллаа орны 8 уурд амьсгал 10% байгалийн татвартай гэдэг. Энэ нөгөө нэг хувь амын орлогын албан татвар багасаад ирэхээр иргэдийн амьдрал өөрсдөнд нь үлдэх мөнгөний үр дүн сайн байгаа юм л да. Уул нь бол энийг ингээ их хурлын гишүүд ойлгоод баталцдаг бол сайн байгаа юм. тий одоо компаниуд ч гэсэн ажилтныхаа цалинг нэмэх тий сонирхолтой болж эхлэх байхгүй юу? тий яг зөв. чигнээс юм. Яг бол гардаар очих нь нэмэгдэж байгаа юм чи одоо нэг тэрнээс оногдох татвар нь багасчих чи нэг нууж хаагаад Бах юм. шайхан гайгуу тэгээд Чинь нэмээд нэг сая төгрөг нэмэхэд тэндээс 1% татвар авна шүү дээ. Тийм биз дээ. Тэгэхээр тэр хүмүүс төр залуучууд ч гэсэн бас тэр нөгөө хоёр дахь орлогын их усүрээ одоо бий болгох тий тий. нөгөө бүх юма нэг сагсанд биш нэлээд хэдэн сагсанд оруулах тэр зүйл рүү явахад бол хов нэмэр болох байхгүй юу? Тий. Энэ бол тэр нөгөө нэг 150 мянган төгрөг нэг их мөнгө биш. Тийм сайн Сард гэж нөгөө манай хаан уулын их хурлын гишүүн хилдэг шиг байж болохгүй. Биш. Алтарч авсан. алдарч авах нь тий. Тийм тэр бол нэрээ тэр чинь өнөөдөр их сонин газар юм. тэр чинь бол их мөнгө байхгүй юу дээ. Тэгээд одоо хоёр ам бүлтэй хоёулаа ажил хийдэг те насан турш хоёр хүнтэй 300 мянган төгрөг чинь сая 300 мянган цалинтай бол тий. сарын 300 мянга ч их байхгүй. Тэрийгээ зүгээр банкнд хадгалаад байл та. Тэр жилийн хийдийн тэгвэл 3 сая 600 шүү дээ. Тийм. Их мөнгө. тэр 3 сая 600 мянга 3 сая 600 мянга нэг айл шалгах хадгаламж хийгээд байхад Тий. тэр чинь 3 жилийн дараа 10 сая төгрөгтэй шүү дээ. тэгээ дээр нь бас нэг дахиад нэг гарчин цав юм ирчин дээ наач. Нөгөө нийгмийн даатгалагч наач татвар гэж ойлгож ярьж байна шүү дээ. Тийм. Нийгмийн даатгалын ачааллыг бууруулна. Бууруулах хэрэгтэй тэрэнд авах нь. Нийгмийн даатгалын салбар нь ямар дампуу одоо байгаа Тий. 26%-аараа Тотгож. одоо нөгөө гарах зардынхаа дөнгөж нэг 50-60%-ийг хангаж байгаа салбартаар тий. Тий. Тэр хөв бол буухгүй юм байлээ. Бууруулъя ч гэсэн тэнд тэр Ураач үр дүн болоод юм блэ. одоо их хурл засгийн газрын тэн дээр бол үнэхээр одоо толгойн ажиллаач тэрийг яах вэ? Системээр нь том өөрчлөлт хийхгүй л Системээр нь тэр жигтэн өөрчлөлт хий. Одоо жишээлбэл намайг ингээ хэлэхдээ хүмүүс зарим нь уурлаад идэв. Одоо нөгөө нэг 70-80 оных шиг 6-аас 10 хүүхд төрүүлэхэ болцсон шүү дээ. Тий шүү. Одоо нэг 2-3 хүүхд За тэгээд эдлэн дөрвөл байгаа шүү. дээдлэн дөрүүл байгаа ер нь олчлоо. Одоо тэгвэл би өөрийнхөө сайн сайхны төлөө хүүхд гаргаж байгаа шүү дээ. Хүүхд болж байгаа шүү дээ. Манай гэр бүл тэгвэл энэ хүүхдүүдийн эрүүл мэндийн даатгалыг тэр нэг сарын 15 мянган төгрөгийг нөөцтэй төлдөг болчих та одоо. Яг үнэ. Татвар төлөгчдийн мөнгөөр одоо л төлж байгаа шүү дээ. Нэг үндсэн хуулийг хэрэгжүүлж яах гээл. Болоороо. Тий. Тэгээд хуучин ч нөгөө нэг цэцэрлэгийн нэг жоохон мөнгө төлдөг ус энэ жилээс нэг 50% төлж гэнэ яаж юм. Хоолны мөнгө энэ төр гээд. Тэгэхээр чи эрүүл мэндийн даатгалдаар ч одоо Тэр чинь зайллаа. эрүүл мэндийн даатгалдаар чи тэр нэг сая хүүхдийн эрүүл мэндийн даатгал шүү дээ. Тий. Тэр чинь тэр жигтэй сая хэдэн зуун мянган хүүхдийн тэр эрүүл мэндийн даатгалыг чинь бусад татвар төлөгч нар буюу сайн ажиллаж байгаа хүмүүс төлж байгаа байхгүй юу? Бүгдийг нь. Тэгэхээр ядахтаа тэр гаргасан хүүхдийнхээ эрүүл мэндийн даатгалыг бүгдээрээ төлдөг болмоор шүү дээ. Ер нь эрүүл Чи зүгээр хүний хүүхний хариуцлагын асуудал. Өөрөөр Хүнс нэг заавал нэг баян ядуу байх, дундаж байх асуудал биш байхгүй юу? Ямар ч хариуцлагатай байх л хэрэгтэй. ямар ч хүн хүүхд ямар ч гэр бүл хүүхдтэй болсон гэж бас нэг хүүхдийнхээ эрүүл мэндийн даатгад сардаа нэг 15 мянган төгрөг төлдөг л шүү. төлж чадна шүү дээ. Нэг өдрийн хоногийн 500 төгрөг шүү дээ. Эсвэл алдар жохлон гишүүний хилдгээр хоногийн 500 төгрөг бол болчихоо. Тэгээ хариуцлага нь улам нэмэгдээд Энэ байна. чи хариуцлагатай болох хэрэгтэй байхгүй юу? Тийм. Чи бүр хүүхд гаргаад Өөр хүүхдээ эрүүл байлгая гэж боддоггүй эцэг их байхгүй шүү дээ. Байхгүй шүү дээ. Ялангуяа даатгалын нөр жоохон даатгалын суур даатгалын төлөөд эхлүүл тэр чинь бас эрүүл хариуцлагатай болно шүү дээ. Тэгтээ өнөөдөр Одоо чинь Яг хэлчихлээр ч л одоо нэг зүг Монгол хүний өсөлтийн эсрэг гэмт хэрэгтэй болчих гээд байгаа шүү дээ. энэ нэг амын тав бодлогоос хөрвүүлэх чинь Хүн гэдэг. ам өсөх гээд байх чинь одоо нэрээ. өнөөдөр боёнгийн жагаа Монгол хүн бол 10 хүүхд гарах хэрэгтэй л гэж галзуу юм ярьж илээ. Ягаад тийм яриад байгааг нь ойлгоогүй. Зүгээр чин бүрийн их хурлын энэ дээр хэлсэн байхгүй юу? 2050 гэхэд Монгол хүнийг 5 сая болгоно гэдэг энэ 20 50 дээр байдаг юм байна шүү дээ. 20 50 дээр харин тийм байдаг. Монгол хүн Тэгээ 5 сая өгөхгүй яах.
Тэгвэл хоёрд нь толгойгоо хаг зохиолохгүй юу? Намын том даалгавар гэсэн тий. Ийм галзуу ийм ярьж байгаа тохиолдолд чиний яриа наадах чи сонсохоос ч уур нь хөрхөн зөв штэ шинэ. Одоо нэг хувийн татвар чинь айгүй чухал болчиход байгаа байхгүй юу? Өнөөдрийн байдлаар чинь Монголд чинь нөгөө орлого болнууд чи өөрөө бараг ял болоо хөрчихэд шүү дээ. Хуваарь хичээс ялгаа авахгүй аж ахуйн нэгж нь орлого өгсөн чи иргэндээ нөгөө ажилчиндаа тий ял болчиход байгаа хөрчихэд байгаа байхгүй. А тэрэн дөрхнө зүгээр нэг хүүгээд ингэж явчих юм бол түрүүнээс хойш одоо таны энэ дотор би ясаа ярин дотор явуулаад байгаа юм. Голч цалин Улсын төсөвт бол тийм том цохилт байхгүй тий. Энэ юусэн худлаа ярьж байгаа. Тэр алдарч ахын худлаа ярьсан. Тэр заяа бол одоо жишээ нь яаж татврын дарга хийгээдсэн орон нутгийн төсөв тасарна энэ төр гээд зүгээр тэр орон нутгийн төсөв чинь байна штэ. Тэр сүүлд татврын хуулиудаар нэмэлт өөрчлөлт оруулсны дагуу одоо энэ 6 сарын 1-ээс л хэрэгжиж эхлэх заалтай байхгүй юу? Яг хөө тэгэл энэ үлдсэн хагас жилдээ үйлчлэгэлтэй. Тэгээ бас нэг юм хэлэх юм марччих. Яг ингээд энэ нэг хувийн хуулийг одоо ингээд батлангуудаа маргаашнаас нь хэрэгжинэ гэж бодоод айгаад байд юм байна. Тийм юм байхгүй шүү дээ. Энэ нэг хөв болж батлагдана. Хэрэгжүүл 2026 оны 1 сарын 1-ээс хэрэгжих байхгүй юу? 2025 оны улсын төсөв бол бүрддгээрээ бүрдээд зарцуулалтаараа зарцуулаад дуусах байхгүй юу? А энэ хэмнэлтээ энэ төсвүүдээр үзүүлэх тэр 2.5 их найдын ачааллаа 2026 онд яаж тооцох уу гэдгээ энэ засгийн газар их хурл одоо энэ үлдсэн 10 сарын хугацаанд бодож тооцож олж тэр 10 төлөвлөлт хийх хэрэгтэй. Одоо намар 11 сард улсын төсөв батлахтаа энийг батлах хэрэгтэй байхгүй юу? Тэр тасах гад байгаа айгаад байгаа орон нутгийн төсвийн орлогоо ямар татвараас бүрдүүлэх юм, ямар их усүрээс оруулах юм гэдгээ хүмүүс тийм үү 10-11 сард эдгээр чи өөрсдөө хэлцгээрээ батлах хэрэгтэй байхгүй юу? Чинь одоо нэг уулгалаад одоо тасрах гэж байгаа юм байхгүй шүү дээ. Энэ 2025 оны төсөв татврын хөв хэмжээ одоо байгаагаараа яваад энэ он дуусна. Угаасаа тийм ч одоо байх ёстой шүү дээ. Хоёулаа нэлээ яриач цаг дуусдаг юу нэлээ ярьчлаа. Тэгээ би нэг юм асуугаад яриагаа өндөрчмөр санагдаад байгаа хгүй. Энэ ялангуяа манай үеийнхээс дээш үеийнхэн чи ингэдэг ба шүү дээ. Одоо социализм сайхан байж маш сайхан үйлдвэрүүд хүн болгон ажилтаа байж гээд. Одоо яг тийм боломж байгаа юу? Хүн болгоны нүдэд ажилтаа болгоод нэг улс байшин сав бариад, үйлдвэр бариад тийм боломж байгаа юу? Юу тийм боломж үү? Одоо тэр чинь одоо энэ чинь нэг хүн өөрөө хичээвэл сайхан амьдарч болдог ийм л сонголттой нэг юм штэ. Хуучин ч бол сонголтгүй одоо баг хөдөөрөнд томилогдоод нэг сумд очиод те тариа таригвал тэрийг нь тарьдаг. Багшийн мэрэгжилтэй бол багш хийгвэл багш хийгээл ажилдаг тийм бүх юм ингээд дээрээс нь заачдаг. Одоо тэрийг зөрчүүл тэгээд баг амьдралгүй болдог байсан юм билгүй тийм ээ. Ийм л нийгэм байсан шүү дээ. Тэгээ энэ нийгэм одоо ахаад бий болохгүй. Яаж ч мөрөөдөөч ийшээ Монгол улс явахгүй. Дэлхийд дээр чинь бүтэхгүй нь тодорхой болоод тийм ээ. Энэ социалист маягийн төвлөрсөн төлөвлөгөөд эдийн засаг тийм энэ чи явах болцсон шүү дээ энэ дэлхий дээр. Одоо хамгийн сүүлчийн загвар нь одоо Венесуэл, Хойд Солонгос хоёр Куб гурвал одоо бодолж явах шиг байна тийм ээ. Тэгээд тэд нар өөрчлөгдөх нь бол цаг хугацааны асуудал шүү дээ. Тэгэхээр энэ капиталист маягийн илүү зах зээл нь өөрөөгөө шийддэг тийм ээ. Иргэн нь өөрийнхөө амьдралыг сонгож шийддэг. Одоо нөгөө хүний нэг унга нь одоо юу шүү дээ. Хүн чинь байгалийн амьтан шүү дээ. Байгаль дараа нийгэм дээрээ бас тэмцэж амьдрах хэрэгтэй шүү дээ. Түүнээс инкрилэн хайрлуулж амьдрах боломжгүй гэдэг нь батлагдсан. Тэгэхээр ч одоо бүх хүн тэгшхэн ядуу байх боломжгүй, бүх хүн тэгшхэн баян байх боломжгүй, бүх хүн онц сурах боломжгүй. Тэгэхээр өөрөө хичээвэл бас яг бүгдээрээ сайхан амьдарч болно шүү дээ. Тэгэхээр ийм сонголт руу очсон юм чи одоо нөгөө тэр хуучнаа санагдсан юм чи хизээч бүтэхгүй. Тэрийгэ мартаад залуучуудын ирээдүг бодоод тийм ээ. Тэгээд залуучуудад имжээд одоо тийм сонголт руу ороороо л гэж би одоо хэлмээр байгаа юм. За өнөөдрийн төвжил дундын хүрээд өндөрлж байна. Тэгээд
2025 оны 4 сарын 27-нд манай эрхчлөө төв зохион байгуулж байгаа. 1990 онд эрхчлөөг авчирсан эр зөрөгтнүүдтэй хамт морондоо морцгоё. Энэ данхан толгойтой нөхрийн 0 эрдэнэ гэдэг энэ засаг ерөнхий сайд нэртэй нэг дээрэмчдийн бүлэг ахлах тухан дээрээ Сарангатай Баашингийн ахлагчийг зайлуулъя. Тэгэхгүй бол Монголд эргээд дарангуул бий болж байна. Бодит дарангуул ирчихлээ. Тийм болохоор иргэд болгоныг 4 сарын 27-нд бидэнтэй нэгдээрэй гэж уриалж байгаа. Ялангуяа 1990 он тэр эрхчлөөг авчирсан эр зөрөгтнүүд маань өөртөө манлаж оролцоосоо гэж хүсэж байгаа. Хамт зэрэгцээж явъя гэж байгаа. Та нар хаард үлдэхгүй гэж байгаа. Тэгэд манай зохион байгуулахад нэлээ их санхүүжилт хэрэгтэй байгаа. Тэгэд иргэд маань өөрсдөө бас бидэнд тэр нэгдээд оролцоогоо хангаад бидэнтэй хамтраараа бидний дансаа тавьсан байгаа. Тэгээд санхүүжилт өгөөрөө тэгээд 50 хэдэн сая төгрөг болохоор лээ. 53.4 сая. Тийм 53.4 сая төгрөг бидэд хэрэгтэй байгаа. 3 өдрийн үйл ажиллагаа бид 3 өдөр дотор 27/8/29 тэгээд цаашаа үргэлжлэн энэ 3 өдөр болоод зогсохгүй үйл ажиллагаа биш бид цаашаа үргэлжлэе. Тийм болохоор иргэдийгээ уриалж байгаамаа. Тэгээд нэгцгээгээрэй гэж уриалъя. За баярлалаа. Тэгээд төвшил донд энэ бүрээд өндөрлөө. Шинэдээ баярлалаа. За баярлаа. За дахиад нэг бол асуух юм байсан. Тийм үү. За догссон.